Өөртөө итгэлтэй, өөдрөг тэмүүлэлтэй, зориг хүсэлтэй залуучууд болох нийгэм улс төрийн манлайлагч залуучуудтай уулзах аялал маань Дорнод аймгийн зүүн хязгаар болох Халах гол сумд хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр та бидний харж байгаа энэ хөшөө бол ялалтын хөшөө, үүх дүүхийг ихээр агуулсан Халах гол сум бол монголчууд болоод Зөвлөлт холбоот улсын найрамдлыг гэрчлэн үлдсэн ийм түүхт газар байгаа юм а. Халах голын дайн улс орны торгон хөлийг эрэлхээр хамгаалан үлдсэн Баатар Эрсийн тухай түүхийг хадгалан үлдсэн Халах гол сум бол баатруудын үүлгийн нутаг гэлтэй. Угтах үднээсээ эхлэн бидний өнөөгийн айх аюулгүй амар тайван амьдарч буй хувь тавиланг галуун ам бүлээн цусаараа хамгаалан үлдсэн дайчин Эрсийн сүрийг дурсгасан ялалт хөшөө сүндэрлэн угтах нь түүхийг гэрчлэх мэт. Тал ханга говьхосолсон өвөрмөц газар зүүн байршилтай суурин газар хэдий ч байгалийн зэрлэг ан амьтны тоо толгой ихтэй. Цахилгаан эрчим хүчинд толбогдсон түүнчлэн Монгол улсын тариалангийн идэвхтэй талбайн 23 орчим хувь нь Халах гол суманд харьяалагддаг тул аялал жуулчлал болон бусад чиглэлд эдийн засгийн чадвараа дээшлүүлж хөгжих бүрэн боломжтой өөрийн гэсэн онцлогтой сум юм а. Тэгээ сүүлийн 2005-аас энэ 14-ний хооронд бол нүүдэл бас гайгүй харьцангуй бас тогтворч байгаа. Энэ бол бас нөгөө сум орон нутгийн хөгжил тодорхой хэмжээгээр ахис дэвшил гарч байгаа. За сум орон нутгад бас хөдөө аж ахуйн компаниуд нэлээд олноор орж ирсэн манай сумд 13 компани үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд бас ажлын байр нэлээд нэмэгдснээр залуучууд маань бас эргээд ингээд сум орон нутгад тэмүүлэх тэр зүрх сэтгэл нь тийм ээ нутаг орн маань хөгжиж ингээд дэвжиж байхад бас нутаг орндлуугаа нэг хөгжилтөнд өөрийн хувь нэмрээ оруулахаар ингээд зүтгэж байгаа нь бол бас сайхан сайшаалтай ингээд харагдаж байгаа. Тэгээд сумын хувьд Өвхөн амын шилжилт хөдөлгөөн тогтворж иж гаднаас шилжин ирж сууршиж байгаа иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг албаны хүн хэлж байлаа. За тийм болохоор сумын хэмжээнд ажлын байрыг нэмэгдүүлж, ялангуяа залуучуудад сумандаа ажиллаж амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд төлхөө анхаарах шаардлагатай байгааг ч онцлсан юм а. 3200 гаруй Өвхөн амтай Халах гол сумын төвд нийт Өвхөн амын 60 орчим хувь нь суурин байна. За үүнээс 5 гаруй хувийг нутгийн унган залуучууд эзлэж байна. Намайг амралс хэлэн би уудны Халах голын уугад иргэн Халах голын 5 онгийн дэрмж 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Тэгээд суманда баяр үүсгээд ирчээд байна. Олон жил ирээгүй. Төгснөөс хойш 6 жилийн дараа л ирж байна да. Тий. Ирэхэд ер нь сум нь хэр өөрчлөгдсөн бэ? Өөрчлөгдсөн бол байна. Илүү жоохон ногоон тал руугаа шилжсэн байна. Өмнө жоохон хог шороотой байдаг эсвэл тэр нь одоо багассан байна хамаагүй. Энд нурсан барилга байдаг гэсэн тэрийг зассан байна. Иймэрхүү маягтай ер нь өөрчлөгдсөн юм зөндөө байна. Би бол Халах гол сумын уугуул хүн өсөж төрсэн цагаас энд 10 жилээ төгсөөд амьдарч байна. Улаанбаатар хотод соёлын дээд сургуулийг соёлын менежер чиглэлээр төгссөн. Суманда бүтээн байгуулалт хөгжил цэцэг талд оролцохоор хувь нэмрээ оролцуулахаар ер нь сумандаа л ажиллана гэсэн гол зорилго тавьж ажиллаж байгаа. Сумаа хөгжүүлж төрлөх суманда таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж амьдрах хүсэлтэй байгаа нутгийн залуус олон байсан нь төслийн багийг очих үед хийсэн уулзалтаас харагдаж байлаа. Аялал жуулчлал, газар тариалан, түүх туршилт, газрын онцлогоо давуу тал болгон Халах гол суманда шинийг санаачлан улс төр нийгмийн манлайлагч байж хийж бүтээх хүсэл тус сумын залууст байна. Эхний ээлжинд бол энэ манайх энэ жилээс эхлээд нөгөө тогтчлтын асуудлыг шийдэж байгаа. Дээр нь залуучуудын хамгийн гол чухал бол хөдөө орон нутагт амьдрах орчин нөхцөлийг нь хангаж өгөх нь хамгийн их чухал байгаа л да. Энэ тал дээр бол цаашдаа сумын цаашдын төлөвлөгөө мөн бодлого тусгагдан анхаарч байгаа асуудлуудын нэг болж байгаа. За энэ нэг сум хөгжүүлэх сан буюу орон нутгийн төсвийн баталснаар иргэдийн нийтийн хурлаараа залуучууд манай ард иргэд бол маш идэвхтэй оролцдог. Тэгээ энэ хүрээнд бол эхний ээлжинд энэ хүүхд залуучууд ахмадуудынхаа чөлөөт амралтын танхим талбайг зохицуулъя. За тэгээд энэ ундны уснаа цэвэршүүлье. Зам харууга сайжруулъя, ногоон байгууламжийг сэргээе. За тэгээ Халах гол буур нуураа хамгаалъя гэдэг олон төрлийн ажлуудыг бол маш зохион байгуулалтаагаар хийж эхэлж байгаа. Ерөнхийдөө жилийн оюутан залуучууд бол сургуулаа төгсөөд харахад бол энд сумандаа ирээд ажиллаж идэг. Тэгэхээр манай сумын залуучууд манай энэ сум маань ажиллахад амьдрахад сайхан таатай. Тийм сум. Залуус шинийг санаачлагч байж зориг тэмүүлэлтэй байна гэдэг улс орны хөгжлийн түүчээ болох учиртай. Дорнод аймгийн Халах гол сумын тэргүүлэх чиглэлд хүнээ хөгжүүлэх, хөдөө аж ахуй үйлдвэрлэл, дэд бүтэц, гадаад харилцаа, аялал жуулчлал болон байгаль орчны бодлогыг хөгжүүлэх багтаж байна.